гэхээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд бол дандаа юм халамж авдаг улсууд биш ээ. Тийм ээ. Өнөөдөр Монгол улсад бол одоо 111,200 хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна. За энэс одоо хөдөлмөр эрхлэх болцоотой бараг үндсэндээ 80 хэдэн мянган одоо иргэд байгаа. За эндээс яг өнөөдөр Монгол улсын хэмжээнд бол нэг 15 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөдөлмөр эрхэлж байна. За өнөөс бол нэг 4500 орчим төрийн албанд ажиллаж байгаа. За 10 мянга орчим бол хувийн хвшилд ажиллаж байгаа. Гэтэл энэ тоо бол одоо их хангалтгүй тоо. Яагаад хангалтгүй тоо гэж нэрлэж байгаа юм бэ гэхээр ерөөсөө манай хөдөлмөр эрхлэлтийг цангаас дэмжиж ирж байсан одоо энэ хөтөлбөрүүд бол яг нөгөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг одоо хөдөлмөр эрхлэлтийн одоо дэмжих ажлын байрыг бий болгох чиглэлөө одоо яг бодиттой дэмжлэг болж чаддгүй. Дандаа төрийн бус байгууллагуудаар дамжаад ингэ явчихдаг. Яг энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зарж байгаа ямар мөнгө жил бүхэн яг энэ хөдөлмөр эрхлэлт ажлын байрыг бий болгоход одоо ямар мөнгө зараад байгаа юм бэ? Энэ зарж байгаа мөнгө одоо яг эзэндээ очиж байгаа юм уу? Тийм ээ? За тэгээд дахиад дээрэс нь үр дүн гарч байгаа юм уу гэдэг асуудал дээр маш бүрхэг байсан. За тэгэхээр одоо энэжлээс одоо бид нар авахуйч ямар ч байсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих энэ санг одоо бид нар ил болгож байгаа. Нээлттэй одоо шилэн болгож байгаа нэгдүгээр. Яг энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн одоо төрөөс үйлчилж байгаа энэ бүх үйлчилгээнүүдийг одоо аль болохоор хүн сурталгүй, хүртээмжтэй тэгээд одоо хиймэл оюухан дээр суурилсан одоо ийм үндэсний платформуудыг гаргаж өнөөдөр бас бид ингэ танилцуулж шүү дээ. Энэ жил бол би бас тодорхой үр дүн гарах болов гэж бодож байна. Нэг талаасаа одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэх төр санаачлахын дэмжээ, нөгөө талаасаа энэ ажил олгогч нар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг авч ажилуулах энэ санаачлалыг бид нар дэмжээ гэсэн хоёр талаас нь одоо ингэж энэ хөшүүргийг хийл гэж бодоод байгаа байхгүй юу?